Энэ хэлцүүлгийн үндсэн зорилгыг бол та бүхэн бүгдээрээ мэднэ. Тосон бомбын нурууг улсын хамгаалтанд хэрхэн яаж авахын тулд гарч байгаа хүндрэл бэрхшээлүүд юу вэ? Тулгамдж байгаа асуудлууд юу вэ? Түүнийг хэрхэн шийдэж болох вэ гэдэг шийдлийн талаар хэдүүлээ. Өнөөдөр энд ярилцсанаа. Тэгээд 11 цагаас эхлэх ёстой цаг маань жоох явж байгаа учраас хэдүүлээ. Шууд хэлцүүлэгтээ ороод явжий. За би микрофон дээр Өмнөгов аймгийн гайхамшигт говь аяж ууштай холбооны тэргүүн, Өмнөгов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Хумбагийн Төмөн дэлгэрийг бас урьж байна. Та бас хүмүүсэд танилцуулах хурлаа эхлэх үү. За та бүхэн өнөөдрийн хамгаалан айлтгая. Тэгээд Өмнөгов аймгийн зүгээс сүүлийн жилүүд дэрчимтэй өгж байгаа уул уурхайтай холбоотойгоор сайн талууд бас нөгөө талаас сөрөг талууд нийлээд байгаамаа. Энэ сөрөг талуудтай холбоотойгоор олон удаа аймгийн иргэд болоод иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, застрын хамгаалах газрын иргэд нөөцтөн олон удаа уул уурхайн компаниудад хандаж ирсэн. Мөн төрийн байгууллагууд олон хэлбэрээр хандаж ирсэн юм аа. Тэгээ энэ тухай хэлцхийн тулд бид нэр та бүхэнд бас тухайн 3 сумын тосон бомбын нуруу гэж юу вэ? Энийг яагаад хамгаалах гээд байгаа юм бэ? Энэ юугаар чухал юм бэ гэдгийг танилцуулахын үднээс хэвлийн төлөөлөгчд болоод иргэдээ өрсөн. Одоо манай урилгаар манай 3 сумын иргэд тос багийн иргэд тослогийн дарга багийн дарга галаа хөө залуу би нэгжээс нэхэлж ирж нэг багийн дарга галаа хөө 17 иргэнтэй хамтдаа ирсэн байгаа. Энэ иргэд бол бүгдээр яг тос сумын нутаг дээр амьдран суудаг хүмүүс. Цоохор ирвсийг түүнээс гадна тос сумын орчинд байгаа байгалийн биологийн төрөл зүйлүүдийг хамгаалахын төлөө, унган төрхөөр нь үлдээхийн төлөө явж байгаа ийм иргэд байгаа. За орон нутгийнхаа товч танилцуулгыг богино хугацаанд бас танилцуулах юм байна. Тэгээд багтаа танилцуулахыг зорьё. За манай сум бол Улаанбаатар хотоос 920 км алслагдсан, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан ийм сум байгаа. За тэгээ газар нутгийн хувьд бол 2.8 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай, Монгол улсын 300 гаруй сумдуудаас хамгийн том газар нутагтай, Сэлэнг аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний ийм газар нутагтай сум юм. За хүн амын хувьд 4502 хүн амтай, хилийн бомттой, цэргийн ангитай, мөн одоо олон уурхайтай, үүнийг дагаад хөдөлгөөнт хүн ам бас нэлээд олон байдаг. Тэгээд бид албан бус тоогоор бол 8000-аас 100000 хүн амтай гэж ингэж тоож явд юм аа. За айл өрх нь бол 1430 өрхтэй. Үүнийхэн 4.1 орчим нь бол малчин өрх байдаг. Малтай өрх байдаг. Үүн дотроос бол 540 малчин өрх байд юм аа. За бүгд одоо 140,895 толгой малыг бол маллаж сум орон нутгийнхаа эдийн засгийн гол бүрдүүлэх нэг хэсэг бол мал аж ахуй яалтгүй юм байгаа. За тэгээд байгаль орчин талаас нь товч танилцуулъя. Сая одоо манай хурал хөтлөж байгаа Төмөн дэлгэр төлөөлөгчийн хэлснээр энд бол холбогдох байгаль орчин талаас нь ер нь холбогдох нарийн судалгаа шинжилгээ хийсэн ийм хүмүүс ирсэн байгаа учраас би товчхон дурдаад танилцуулчих гэсэн юм бодолтой байна. За манай сум орон нутаг бол байгалийн үзэсгэлэнт газар их олонтой. Хэрэм цав зуумд суулганай, хүрэн ханы хэц, наран дац, тэгээ тост хайрхан мөн одоо хөвдийн голын олон тоорой гэх мэт ийм олон сайхан үзэсгэлэнт газруудтай. Энэ үзэсгэлэнт газрууд дотроо аймгийн 9 гайхамшиг болсон Хэрмэн цав гэх мэтийн үзэсгэлэнт газар бий. Мөн одоо сум өөрөө энэ үзэсгэлэнт газруудаа сумынхаа 9 гайхамшиг болгож баталгаажуулан ирсэн бутсан хүмүүсийг үзүүлж харуулж аюул жуулчлалыг хөгжүүлэх энэ ажлыг бол эхлүүлээд байгаа ийм сум аа. За ан амтан одоо ургамлынхын талаас товч хэлэхэд ховор болон нэн ховорын амтан бол их олонтой. Жишээ нь одоо Ирвэс хавтгай улан мазаалэ гэх мэтийн олон ан амтантай. Дээр нь одоо 20 гаруй төрлийн зүйл шувуутай. Энээс олон бас судалгаатай байгаа ийм зүйл шувуудтай. Мөн одоо заг тоорой хайлас гэх мэтийн олон төрлийн төгөл модтой. Мөн одоо эмийн олон ургамалтай, аршаан булагт олонтой. Ийм сум аа. Лицензийг бөөнөр олгохгүй байх гэж. За манай сумын газар нутгийн одоо 20% нь бол лицензтэй болсон гэж би түрүүн тайлбарласан байгаа. Тэгэхээр нэг сумын газар нутаг дээр одоо энэ малыг бэлчээр үгүй болгож ингэж их бөөнөр нь лиценз олгох нь бол орон нутгийн
тэнд ажиллаж амьдарч байгаа малчид орон нутагт бас их хүндрэл учирдаг гэдгийг бол эндээс олж харсан баха гэж ингэж бодож байна. Тэгэхээр одоо манай сумын газар нутаг дээр лиценз бол хангалттай олгогдсон. Гэтэл энэ дээр үйл ажиллагаа явуулж байгаа 3-4 уурхай байж байна. Тэр уурхайнууд өнөөдөр үйл ажиллагаа жигдэхээ явуулж чадахгүй зогсон байдалтай болцсон ийм байхад дахиад одоо яг ижил төрлийн уул уурхайг газар олгоод уул уурхайг нээлгэх ийм шийдвэр гаргаад байгаа нь бол орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа малчид болон орон нутгийн ард иргэдэд асар хүндрэлтэй байна гэдгийг энд бас онцолж гаргах гэж оролдсон юм аа. За тэгээд ээлж дараатайгаар олгож байгаа чи гэсэн ийм саналыг тавьж байна. Тэгэхээр мөн одоо түрүүчийн уул уурхайг ашиглаад тэр нь нөөц нь юу байдгийг хэдэн жилийн баталгаатай юм тэрийг аваад тэгээд ашиг орлогон олоод эргээд нөхөн сэргээлт хийгдээд тэн дээр мал малчин амьдрах ийм боломжтой болсон тэр цагтан дараагийн уурхайг нээлгэх ийм боломж нөхцөл байдсан болов уу гэсэн ийм саналыг бас энд хэлж байгаа юм. За би бол тосон бомбын нуруунд дээр байгаль орчны сайд ямар байр суурьтай байгаа юм, байгаль орчны яам, тэрийн захиргааны төв байгууллагын хувьд, мэргэжлийн бүтцүүд ажилуулдгийн хувьд одоо ямар хэмжээний газар нутгийг тусгай хамгаалтанд авахар яригдж байгаа талаар та бүхэндээ мэдээлэл өгье. Тийм тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд байгалийн зохицолбор газрын ангиллаар авъя гэд асуудлаа засгийн газрын хуралдаанд өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар оруулчихсан байгаа. Ер нь бол урд нь ч бас оруулж байсан юм байна лээ. Хойшлогдсон. Улсын тусгай хамгаалтанд авах гэж байгаа одоо гол манай хамгаалагч над дуу яриатай юм аа жоохон өөр газар ажиллавал. Тусгай хамгаалтанд авах гэж байгаа одоо гол үндэслэл нь болохдоо зэрэг тэнд нэг 22-аас 24 байдгал цоохор ирүүс байна. Цоохор ирүүс гэдэг амтан яг экосистемийн ач холбогдлын талаар аваад үзэх юм бол тийм шүхэр амт юм байна. Цоохор ирүүс байгаа бол янгир ямаа байдаг. Янгир нутагч байгаа газар тэр өвс идэж тэжээл гэдэг хэдэн 100 мянган жил дамжин ургасан тэр биомасс нь байж байдаг. Тэр нь байгаа бол тэр биомассыг дагсан тэр газрын хөрсөнд байдаг тэр зүйлүүд нь бүгд одоо хадгалаад үлддэг. Ер нь бидний яриад байдаг онгон байгаль, унган байгаль гэж яриад байдаг чинь ард юуг тэгж хэлээд байгаа юм бэ гэдэг дотор энэ цоохор ирүүс шиг амьтад бий байгаа бол наадах чи унган байгаль чинь байгаа шүү л гэдгийг заагаад байдаг юм байна. Идэж тэжээлийн хувьд бол нэг 65% нь янгир ямаагаар хоолдог, үлдсний нь бол одоо мал руу ордог ийм л юм байна л да. Тосон бомбын нурууны энэ хавьд одоо түрүүний манай энэ нутгийн даргын заагаад байгаа тэр газар дээр идээштэйг шилжин суурьшиж явдаг тэр газруудын бол нэлээд сайн судалсан байгаа. Сүүлийн 7 жилийн турш жилд 200 орчим мянган долларын зардал гаргаад энэ 22 амтны одоо тархац, байршаал, өсөлт, үржил ингээд наривчлан судлаад нэлээ хэдэн нь бол хөзөвчтэй явж байгаа. Энэ 200 мянган долларын бол одоо Америкийн амтан хамгаалах сангаас гаргадаг. Ингээд тодорхой хүмүүс цэлэн цаваа аваад судалгаа хийгээд ингээд ажилладаг юм байна. За тэгэхээр энэ өвөрмөс нутгийн хувьд энэ юугаар онцлог юм бэ? Ягаад жохом одоо хамгаалтанд авах зайлшгүй шаардлагыг тулгаад байгаа юм бэ гэдэг дээр илүү их онцолж хэлхийг хүслээ. Энэ товчхон харьцангуй энэ хугацаа их тавьчих юм. За энд тэр хамгийн дээлт нь байгаа Төв Аз гэдэг үгийг та бүхэн бас анхаарчаарай. За магадгүй энэ дээр улс төрийн дэлхийн улс төрийн газрын зурган дээр Төв Аз хэмээхийг олон стантай Казахстаны урдлын олон стантай улсуудыг нэрлэдэг. Түүнд нь бол Пакистан, Афганистан орохгүйгээр. Тэгвэл энэ дээр тостын нурууны орчмын нутаг нь Төв Азийн энэ гандуу нутагт байдаг. За нөгөө талаар нэг онцлог шинжин тостын нуруу нь бид нар ингээд дэлхийн газрын зургийг авч үзвэл Төв Азийн цөл дотроо бид сайн мэднэ. Монголтой хил залгаа оршдог Хятадын Тян Шан буюу Тэнгэр уул хэмээх уул байдаг. Монгол орны Алтай улсын систем нь баруун хойноос зүүн урагшаа сунж тогтсон бол тостын нуруу за цаашаа цагаан богд нэмэгтийн улс энэ бүхэн бүгд энэ утрагийн дагуу сунж тогтсон юм онцлогтой байдаг. Энэ
Энэ бол тэр газар зүйн байшлийн хувьд бас юм өрмөц. За үүнтэйгээ уялдаа түүний Амтэн ургамлын аймгийн хувьд ч гэсэн их өрмөц ийм бүрдлийг илэрхийлдэг. За бас нөгөө талаас үзэх юм бол Алтай өвөрцөл гэж бид ярьдаг. Одоо Танай нутгийн заазалгаваа гэлтгэнсэн хар сайрах цөлтэй. За баг ургамалгүй гэж хэлэхээр юм үргэлжилсэн сарны гадар шиг газар байдаг. Гэтэл наадталт нь байдаг Алшаан цөл гэж бий. За та бүхэн сайн мэдж байгаа Танай нутгаас Дорн зүгт хамбог төрлөр гэж хэлдэг ийм гайхалтай одоо борзон болон галав гэсэн говьуд бий. Энэ хоёр том алшаан дэлхийн том алшааны ихэнх нь бол Хятадын нутагт байдаг. За Монголын нутагт умар тэсгийн сэжүүр нь байдаг. Энэ бүхний зааг дээр бас Танай сайхан уул оршдог. За нөгөө талаас энэ тосдын нурууны орчмын нутаг нь мэдээж хэрэг бид нэр тусгайлан авах боломжгүй юм. Энэ Төв Азийн гэж ярьж байгаа. Би энэ дээр дахиад дурдна. Хаагур хилэн байдгийг тентхийн эндемик гэж нэрлэдэг. Яг нь манай дээр унган гэж нэрлэдэг боловч зөвхөн тухайн газарт байдаг дэлхийн дайд өөр хаанч байхгүй амтэн ургамлыг шинжлэх ухаанд эндемик хэмээн нэрлэдэг. Тэгвэл Төв Азийн маш олон эндемик зүйл амтэн ургамал энэ бүс нутагт байдаг. Энэ бас түүний нэгэн онцлог. За нөгөө талаас маш олон ялгаатай экологийн систем дэргэсэн оршдог. За үүн дээр та бүхний сайн мэдэх одоо бид яг говь гэдгээр нь мэддэг цөл. За түүн дотроо маш олон цөлийн олон ялгаатай хэв шинж одоо өрмөц жижиг экосистем болох баян бүрд, уудам өргөн, сайр, уулаас буусан сайр. За олон зүйлийг энд хэлж болно. Ийм ялгаатай олон систем илэрдэг. За нөгөө талаас та нар нутгийнхан сайн мэддэг хөвдийн одоо би яг сайн мэдэхгүй юм. Миний би Танай нутгаар нь 3 удаа дайран өнгөрч байсан судалгааны хүнчнээс. Тэгэхэд тэр урд нь тектоникийн хагаралтай тогтсон юм яг юм уртрагийн дагуу байрлсан хідэн булаг бий, баян бүрд бий. За мэдээж баян бүрд гэхээр та нар бол сайн мэдж байгаа энэ тоороотой ийм хэсгийг бол хэлдэг. Тэр тектоникийн дагуу хагаралтай тогтсон хідэн баян бүрд яг тэр хөрхийн тосдын нурууны өвөрт байдаг. За энэ бас нэг талаасаа маш өрмөц. За мөн цөлийн гүнд оршдог энэ хэрийн экосистемэнд байдаг. Би нэг бас та дурдна. За мөн маш олон хамгийн чухал нь бид яг өнөөдөр уул шүтэж амьдардаг хаджилуутай газрын шүтэж амьдардаг том муурын тухай бас түрүүн сайд бол дурдлаа. Тэгвэл ганцхан муур яг энэ том нөмөр зүйл юм. Тэгвэл маш олон тургуутан амьтдын удирлаас болон бэлчээрээс хамааран дамнан шилжин хөдөлж байдаг тэр уудам одоо зурвас яг орчин цагийн коридор гэж хэлээд байгаа юм. Тэр нутаг бол яг энэ бидний ярьж байгаа өнөөдрийн энэ орон зайд оршдгоо. Хүчтэй яригдж эхэлж байгаад бас энэ судалгаа хийж үндэслэл боловсруулсан хүний хувьд одоо маш их баяртай байна. За энэ тостуулыг хамгаалтанд авах үндэслэл судалгааг 2013 онд одоо лавг сүмбрэл лавг сүмбрэл битээр одоо хамт явуулж байсан. Ажлыг хийхдээ бол байгаль орчны яамнаас баталсан удирдамжийн хүрээнд одоо тусгай хамгаалалтын газар нутгийн үндэсний хөтөлбөр гэж байдаг. За үндэсний аюулгүй байдлын зөвлөм засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжүүлэх одоо үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон заалт энэ бүгдийг одоо хэрэгжүүлэх үүднээс энэ ажлыг одоо хийж гүйцэтгэсэн юм а. За газар нутгийн улсын тусгай хамгаалтанд авах асуудал бол одоо үеийн засгийн газрын үед одоо шатраалтай явсаар өнөөдөр одоо нутаг дэвсгэрийн маань 17.4% бол улсын тусгай хамгаалтанд орчод байгаа. За бидний явсан судалгаа бол одоо энэ 2013 онд одоо 4 чиглэлийн судалгаа явуулаад бид нар хамгийн сүүлд нь одоо энэ 3 тест очиж исэн. За хамгийн гол нь одоо хамгаалтанд авах ямар үндэслэлүүд байна вэ гэхээр ерөөсөө Төв Азийн одоо цөлийн нөлөөнд орших одоо хязгаарлагдмал юм эмзэг нөхцөлд оршиж байгаа биологийн төрөл зүйлийг хамгаалах, эмзэг орчныг хамгаалах. За энэ нутагт маань болохоор өндөр уулын хээрээс одоо хэд хандууд сүл хүртэл одоо босоо бүслүүрээ одоо ерөнхий шатлалын харьцангуй доод төвшөнд хамаарах ийм одоо байгалийн олон өвөрмөц хэв шинжүүд одоо ялгарч байдаг. За дараа нь болохоор энэ манай энэ говийн уулсуудыг бол хамгаалтанд авах зайлшгүй шаардлагатай байдаг. Яагаад гэвэл говийн уулс маань одоо шууд өөрөө сүлийн бүс рүү шилждэг. Тийм болохоор ерөөсөө энэ говьд байгаа хідэн ууланд л хамгийн гол одоо амьдрах орчин бүрдчихэд энд бол одоо тухайн нутгийн хүм мал одоо ерөөсөө бүгдээрээ бөөгнөрч идэг учраас зайлшгүй хамгаалтанд авах зохистой ашиглах юм шаардлагатай байдаг. 3 тест сум манай Өмнө Говийн аймгийн хамгийн баруун талыг эзэлдэг юм байна. Уужим дэлгэр нутагтай нутаг дэвсгэртэй. Энэ сумын нутаг дэвсгэр дээр бол олон улсын шинжлэх ухааны палеонтологичдын том ялсноор Монголын их газрын
цэрдийн тархалттай, өөрөөр хэлбэл цэрдийн хурдсын тархалттай, ийм шишраас цэрдийн цаг үед оршиж байсан гол амьтны олдурт газартай ийм уужим дэлгэр нутаг юм аа. За тэгвэл би зөвхөн тэр тост нурууны талаарч ярихгүй, тостод ч гэсэн хамаарагдаж байгаа. Гэхдээ энэ нийт сумын талаар би их хэлбэр байна л да. Та нар их сайн мэдлгүй яг үгүй говь нутгийнхан. За зөвхөн танай сумыг голлож ярих юм бол за хойд талд нь алтны уул нэмэгтийн хөндий за цаашаага хэдэн уул явуулгүй яах вэ? Эдгээр уулаас яахан хойшхноо магадгүй захиргааны хувьд бол арай өөр аймаг болж болно буг гурлын хөндий тийм ээ. Тэгээд нааша тост хүртэл үргэлжилсэн энэ том газар бол Монголын алдартай их газрын хурдсан тогтдог юм байна. Энэ тул нэг 10 гаруй олдурт газар би юуны руунд өлгөрүүлэх. За тэгтээ цэрдгийг та нар мэдлгүй яах вэ? 100 сая жилийн өмнө эхэлсэн 65 сая жилийн өмнө дууссан нэг юм 35-40 сая жилийн үргэлжилсэн нэг юм хугацаа бол цэрдийн хожим үеийг төлөөлж ядг юм а. Монгол орн маань нийтдээ. За тэгтээ нийтдээ гэхдээ мэдээж хэрэг Сэлдэнг аймаг биш, хойд зүгийн уулархаг газар биш. Юуны тулд говь, юуны тулд өмнө говийн баруун хэсэг гэж ярих зүйтэй юм л да. Энэ бол дэлхийд нэрд гарсан Монгол орны өлгөрүүлийн гэж ярьдаг. Тэгтээ өдөө 10-20-од эртний амьтан байгаа юм байна. Нүд нь харагдахгүй шихүү жижигхэн хавчаас өгсүүлээд өлгөрүүл хүртэл эдгээр олдурт газар нь бол яг таны өнтгөр оршиж байдаг юм байна. За тэгээ энэ манай сумын яг авсан одоо орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын наатлын том ногоо ингээд харагдаж байна. Энэ цаахар ерөнхий бус нутгийг. За энэ авсан дотор бол одоо 18 тусгай зөвшөөрлөөснөөс одоо 16 болцсон байгаа. За тэгээ энэ тогтоолыг гаргаснаас болоод одоо нөгөө компаниуд чинь шүүхт нэхэмжил гаргаж эхэлсэн. За шүүхт нэхэмжил гаргахдаа эдгээр ашигт малтмлын хуулиар ямар эрхтэй вэ гэхлээр тэнд хайгуулын зардал гаргасан мөнгөө л нэхэх эрхтэй болох байсан. Гэтэл одоо тэр хоёр компани нэхэмжил гаргахдаа юу гэсэн бэхээр 3 сум иргэдийн төлөөлөгчтэй хурлын энэ тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэж захиргааны нэрэгт энэ шүүхэд нэхэмжил гаргадаг. За ингээд 2000 за би өөрийнхөө эрхийг сэргийлэхээр ингээд шүүхтэд 2010 оны 9 сарын 15-нд эргээд ажилдаа орохоор ингээд шүүхээр шийдвэр гарсан. Гэтэл миний шүүхийн шийдвэрийг одоо явуулахгүй аймгийн захиргааны гэрээ шүүхтэр 28 хонуулаад очоод дахиад нөгөө 5 заалт 14 хоног гүлээс иргаад би 10 сард ингээд буцаж орсон байт. Тэгээ энэс хойш яасан гэхэлэр энэ дээр бол манай энэ тогтоолыг одоо ингээд сая мэдлээ гээд 10 сараас эхлээд шүүхэд ингээд гомдол гаргаад эхэлсэн. За 2015 онд бол ингээд нийт би яг 10 удаа ингээд шүүх хуралд оролцоод байж байна. За анхан шатны шүүхтэр дандаа ялагддаг. Ингээд их хяналтын шатанд давах гомдол гаргадаг. За South Bicol Trans дээр бол хяналтандаар ялагдаад буцаж чиж анхан шатнаар очиж ингээд бас ялагчсан байгаа. Цэлмэн хангаа гэдэг компани нэр одоо тэр 16 компани жагсаалтын дотор байхгүй байгаа. Эднийх бол нөгөө тусгай шүүхлээ сунгуулахаар ингээд манайхыг шүүхтэй явж байгаа. Ингээд анхан шатны шүүхтэр бол танайх одоо засгийн газрын тогтоолоор одоо тэр журмыг зөрчиж орон нутгийн тусгай хамгаалтанд хэрэгцээнд авсан байна. Тийм учраас танай энэ тогтоол хүчингүй. Ингээд анхан шатны шүүх ерөөсөө тэр компани шүүхэд нэхэмжил гаргахдаа бүрдүүлэх материалыг дутуу бүрдүүлээд байхад тэрийг хүлээж аваад хэрэг үүсгээд тэгээд орон нутгийн хурлын тогтоолыг хүчингүй болгох ийм шийдвэр гаргадаг. За тэгээ энэ дээр нь хяналтын шатанд аваад ялчсан. Эргүүлээд Цэлмэн анхан компани намайг одоо дээж өгөхөд гомдлогцсон. Би 12 сарын 7-ны 9 цагт дээж өгөхтэр ингээд бас шүүх хуралд орох гээд ингэ байж байгаа. За тэгээ энэ шүүхт олон удаа ингэж явхад бол би сайндаа ингэж яваад байгаагүй. Манай Эрүүс хамгаалах сангийнх нь тач тэмбэрл өмгөөлөгчийг авч өгсөн. Тэгээ энэ өмгөөлөгчийнхөө мэдлэг чадвар энэ одоо манай нутгийг гэсэн энэ бидний гэсэн сэтгэлийн дэмээр би одоо өдөө хүртэл ингэж бидний амьдрал ахыг харж үзээч. Энэ А лиценз, энэ хоёр А лицензийг те одоо ажилуулахгүй, эхлүүлэхгүй байх тийм боломж олцоо хаагуур явж хаа хөрүүл бид нар энийг ажилуулахгүй байж чадах вэ? Энийг хэлж өгөөч ээ. За, тосон бомбын нурууг те
улсын тусгай хамгаалтанд одоо дангаар нь оруулж өгөөч. Засгийн газар дээр 3 удаа буцсан гэж байна. За хамгийн сүүлд буцахтаа бол юу яасан 4 газар хамт ороод за тэгээд тэр тос манай энэ нутаг бол ер нь миний ойлгож байгаагүй бол зөрчил багтай. Бусад газрууд зарим газрууд нь материал дутуу ямар нэгэн зөрчилтэй байсан гэж ойлголоо. Тийм учраас дараагийн шатанд энэ газрыг тусад нь оруулж өгөх тийм арга боломж байна уу? Энийг цааш нь дамжуулж өгөөч гэж хүсэж байна. За дараагийн дугаарт нь энэ Бат сайхан багш ярьж байна. Тэр Батцар сайд ярьж байна. За энэ улсуудын сайхан ярьж байгаа энэ юуг тэр их хурлын гишүүн. За би хүнийг гүтгэд доромжилж байгаа биш шүү. Энд сууж байгаа манай их хурлын гишүүн байна. Та нар нөхөд минь энэ их хурлын гишүүн Чойжил Сүрэн гэдэг хүнд энднийг нэг дуулгаж өгөөч. Энэ Чойжил Сүрэн гэдэг хүн эр хүний уужуу тайван ухаанаар хольж сэтгэлээр 3 тэс сумын иргэд биднийг одоо нэг бодож харж үзэж энэ аал лицензэн одоо ажилуулахгүй байх талаар арга хэмжээ бодол санаа юу гэдгийг энийг хэлж өгөөч гэсэн юм хүсэж байна. Ард иргэд бид одоо өвөг дээдсээс өвлж ирсэн тэр газар нутаг маань өнөөдөр юу болох гээд байна өнөөдөр бид бүгдээрээ ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо энэ нутгаа одоо биднээс л хамгаалж үлдэхгүй бол хэн хамгаалж үлдэх вэ? Бид ард түмэн, бид ард иргэд, тосдын иргэд бид бүгдээрээ ингэж одоо тэр талаас зорж энэ газар тэр алд солоос 1000 гаруй километр явж хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр одоо эрхэм гишүүд одоо эрдэмтэн доктор бүгд ард иргэд бид бүгдээрээ одоо энэ оюун ухаан тархинд байгаа бүх л оюун мэдлэг чадвараа одоо юу одоо хурцлж тэгж байж л одоо энэ орон нутгийн тусгай хамгаалтаас одоо улсын тусгай хамгаалтанд авах энэ боломжийг л одоо биднээс олгож өгөөч гэж хүсэх байна. Манай 3 төссөн хүн сүүлийн үед яхан чимээгүй байгаад байна гэж ойлгож үж магадгүй. Манайх бас тодорхой хэмжээний ажлаа хийгээд явж байгаа. Энэ тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах ажлыг тэр хамтарч ажиллаад энэ өргөдлийг зөвлөх хүмүүстэйгээ уулзаж ярилцлах зөвлөгөө өгөх энэ ажлыг хийж явсан. Манай энэ тосдын малчтаас одоо нэг 20 хүн ирсэн байж байгаа. Энэ хүмүүс маань одоо энэ зуудын байдалтай цас цудрах их байхад арга гэр ажил амьдралаа орхиод эндээ ууж байгаа нь өөрсдийнхөө энэ тухайн орон нутаг дээр нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн. Цаашдаа амьдарч болох уугүй юу гэдэг дээр тулхаар болчиход байгаа учраас арга гэрийнхээ өөрсдийнхөө ажил амьдралаа орхиод энэ ажлыг л гүйцэтгүүлэх гэсэн зорилготой ирсэн байгаамаа энэ хүмүүс. Тэгэхээр бид нарт одоо хамгийн чухал нь юу болоод байна гэхээр энэ тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авсан гэдэг ийм улсын их хурлаас гарсан тэр тогтоол шийдвэрлэл бидний гар дээр өнөөдөр бидний нүдэн дээр байж байж л бидний зорилго гүйцэлдэнэ л гэсэн бодолтой явдаг. Миний бие бол ямар ч гэсэн одоо энэ тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авахыг хүртэл бүх чадал ухаан санаагаа зориулж ажиллана. Хэрвээ авагдахгүй ойрын хугацаанд ийм шийдвэр гарч чадахгүй бол бид нар дараачих арга хэмжээг авах одоо тэр жагсаал зөвлөн юу байдгийг суулт тэр бүхэл болох байж болох бүхэл арга хэмжээг авч ажиллана гэдгээ энэ дөрвөнд хэлчихье.